За одоо энэ нутагт ирээд би одоо 30 жил амьдарч байгаа тэтгэвртэй гараад ирсэн. Үдээ аж ахуй бараадаж өхрийн ферм энэ мод үржүүлгээ ажил хийж одоо 30 жил амьдарч байна. Би бол одоо ингээд нэг 10 гаруй төрлийн одоо жимсэг нь буцсөөг, чацарган, өхрийн нүд, тэгээд одоо тошлоо гэх мэт 10 гаруй төрлийн одоо буцсөөг ургамал одоо тарьж тэрнийхээ үр шимийг одоо өөрснөө үр хүүхдүүддээ хэрэгэлдэг илүү гарсны нь одоо зах зээлийн журмаар борлуулдаг. Тэгээд өөрийнхөө хэрэгцээ, хүүхдүүдийнхээ хэрэгцээг одоо хангадаг. Тэгээ энэ бол одоо бас их л бас тус дэм болж байгаа л гэж одоо өөрийгөө бодож явдаг. За энэ хугацаанд бол одоо бас төрийн дэмжлэг, туслалцаа тэгээд одоо юмнууд бас зарим үед бол өгүүлэгддэг. Жижиг одоо над мэтийн одоо ийм аж ахуйг бол одоо тийм ч одоо бичиг, ийм ч бичиг 9 жорын бичиг одоо янз бүрийн юм хилээд одоо авдаг газарнууд нь бас тэр болгон хүлээж авдаггүй ийм тохиолдол байдаг. Одоо яг цэвэр одоо ингээд бордоогүй өөрснийхөө хэрэгцээг юугаар одоо ингээд сэтгэлээрээ тарьж байгаа ийм одоо жимсгнийг бол одоо бас нэг борлуулчихдаг тийм цэг юмнуудыг одоо сайн гаргаж өгмөр санагддаг. Тэрүүн модны төсөл гэж үндэсний хөтөлбөрийг бол одоо дэмжиж байна. Тэгвэл одоо энэ гадаадаас янз бүрийн олон төрлийн моднууд ургахгүй олон төрлийн моднууд оруулж ирж ингэж тарьж байгаа. Сүүлдээ одоо энэ чинь одоо ургахгүй бол эдийн засагт бас авсан өгсөн зарсан киндэл одоо эдийн засагт бол гарцтай гайтай болно. Одоо ингээд жил болгон одоо ингээд орон нутагт тарьсан энэ үржүүлгийн ажил хийдэг энэ одоо улсуудаас авч тарьж ивэл одоо сайн байна. За хөдөө аж ахуйн одоо тооллого 10 жилд нэг удаа явагддаг гэсэн одоо энэ тооллогонд бол одоо манай хамрагдаж байна. Одоо та бүхэн ч гэсэн одоо хамрагдаж тоолуулаарай гэж одоо хүсэж байна.